3 дугаар тест, 8 дугаар бодлого. За дараах тэгшгэлийг бол бодох юм байна. За энэ тэгшгэлийг бодохдоо бол яг үхээр за үйлдэлийн дараалал бол тавьж бодох хэрэгтэй байгаа. За эхлээд тэгшгэлээ биччихье. За хуваах нь. За энэ үйлдэлийг бол шууд гүйцэтгэж болно. За энэ бол 0 100-1 байгаа. Хасдаг нь 99. За энэ тэгшгэлийг бодохдоо бол яг үгээр хамгийн хойтлын үйлдэлээс нь эхлээд бол яг үгээр үйлдэлийг бол хойш нь ухраах байдлаар ингээд тэнцвүүгийн тэмдгийн аргасан гарах байдлаар бол бодчих болдог. За тэгэхээр энд бол эхний энэ одоо илэрхийллийн утгаас бол 99 хасгад бол 1 гардаг гэсэн байна. Тэгэхээр бол энэ эхний илэрхийлэл бол шууд 100-тай тэнцвүү байсан гэсэн үг. За тэгээд дараа нь бол яг үгээр бид нарт бол нэгийг хуваах нь 1-ээс хасдаг нь x хасдаг нь 99 энэ илэрхийллийг бол яг үгээр 0 100-ны 1 хуваасан чинь 100 гарч ийн гэж байна тийм. Тэгвэл энэ бол юутай тэнцвүү байх вэ гэхээр нэгтэй тэнцвүү байсан гэсэн үг. За 1-ийг бол 0 100-ны 1 хуваахад бол 100 гарч байгаа. За дараа нь бол яг үгээр энэ илэрхийллээс 99-ийг хасчих чинь 1 гарч ийн гэж байна тийм. Тэгвэл тэр уртлын илэрхийлэл бол энэ маань 100-тай тэнцвүү байсан гэсэн үг. За тэгвэл нэгийг хуваах нь 1-ээс хасдаг нь x тэнцвүү 100 гэсэн илэрхийлэл бол шилжинэ. За тэгэхээр нэгийг ямар тоонд хуваавал 100 гарах вэ? Тэгэхээр энд бол бид нар бол эхний энэ хоёр дахь үйлдэл дээр бол тодорхойлцсон шүү дээ. Энэ бол нэгийг тэг 100-ны 1 тоо бол 100 гардаг гэсэн. Тэгэхээр энэ хаалттай 1-ээс хасдаг нь x бол тэг 100-ны 1 байсан гэсэн үг байна. Тэгвэл x бол тэг 100-ны 99 буюу v байж байгаа.